Allah'ın шин чанарууд А. Зати шин чанарууд Б. Субути шин чанарууд А. Зати шин чанарууд 1. Вүжүд оршин байх гэсэн үг. Allah хаасаагүй хэдийд ч оршин байдаг. 2. Кэдэм оршин буйн эхлэл гэж үгүй, Аллахын эхлэл гэж үгүй, үрдийнх юм. Тэрээр төрөөгүй юм. 3. Бека оршин буйн төгсгөл гэж үгүй, Аллахын төгсгөл гэж үгүй, үрдийнх юм. Түүнд үхэл гэж үгүй. 4. Вахцаниет цор ганц гэсэн үг. Өөрөөр хэлбэл түүний шин чанар болон үйлдэл өөр ямар нэг зүйлээс олон гэдэг нь боломжгүй зүйл юм. Аллахын ижил төстэй зүйл гэж үгүй. Мухаллефетун лил хавадис сүүл бүтээсэн зүйлстэй ижил төсгүй гэсэн үг. Аллах сүүл бүтээсэн ямар ч зүйлтэй ижил төсгүй. Киамби нефсихи, киамби затихи. Тэрбэр мөнхөд өөрөөрөө оршин тогтогч билээ. Аллах эзний оршин буйн өөр ямар ч зүйлд хамааралгүй, бүх зүйл тэнд хамааралтайгаар оршин тогтно. Б. Субути шин чанар 1. Хаят амьд гэсэн үг. Аллах амьдрал бүтээгч юм. 2. Илм мэдэх гэсэн үг. Аллах бүхнийг мэднэ. 3. Семи сонсох гэсэн үг. Аллах бүхнийг сонсно. 4. Басар харах гэсэн үг. Аллах бүхнийг харна. 5. Ираде хүсэх гэсэн үг. Бүх зүйл Аллахын хүсэл дор. 6. Кудрет Аллах эзэн хүч чадлын эзэн юм. Аллахын хүч чадал бүхий л зүйлд хүрнэ. 7. Келам ярих шин чанар. Аллах эзэн өөрийн хайрт элч нартайгаа ярьдаг байсан юм. Мөн Куран Карим нь Аллахын үг яриа юм. Тэгвин бий болгох бүтээх гэсэн үг. Газар дэлхий болон тэнгэр огторгуйдах бүхнийг Аллах бүтээсэн юм.